Сайн байцгаана уу. Өнөөдрийнхөө бичлэгээр MSN-ийн 5 төрлийн талаар ярилцъя гэж бодож байна. Ярих гэж бодож байна. За эхнийх нь болохоор Classic Support and Resistance. Classic Support and Resistance нь ямар форматаар харагддаг вэ гэхээр жишээлбэл өсөлтийн үед өмнөх уналтын кандлийн хаалтын хань гэсэн үг. Та хэдийн мэдж байгаагаар ханш энд улаан кандл энд нээлттэйгээд энд хааж байгаа гэсэн үг шүү дээ. Дараагийн кандл яаж вэ? Engulfing кандл гэсэн байна. Тэгэхээр энэ болохоор support цэг болж байгаамаа. Энийг яг баталгаатай support гэдгийг яаж мэдэх вэ гэхээр энд нь liquidity байнга үүсгдэг. Ханш өөрөө support үед resistance үед шалгаагүй гэдэг liquidity үүсгдэг гэсэн үг. За энэ болохоор эсрэг нөхцөлд уналтын үед. Энэ болохоор уналтын өмнөх юу гэсэн үг? Уналтын кандлийн өмнөх өсөлтийн кандлийн хаалтын ханш гэсэн үг. Ханш энд хааж тийм үү? Line chart руу бид нар ороод харангуут энэ ч нэг A өсгөө үүсгэж байгаа шүү дээ. Хурц. Ингээд A. Мэдээж бас liquidity явах хэрэгтэй. За classic scenario гэж нэг иймэрхүү бүтцтэй зүйл байна. За breakout scenario. Энийг болохоор бид нар юу гэдэг вэ гэхээр нэг support becomes resistance, resistance become support гэдэг байна шүү дээ. SPR, RPS. За энэ жишээн дээр болохоор ханш яасан байна? Энд resistance үүсгээд дараа нь энэ дээр унах байдал яасан? Breakout хийчих. Breakout хийсэн бол яг энэ resistance байсан зон support болно. Resistance become support. За support эсрэг үед support resistance болж байгаа үед бас ялгаагүй. Энд хашаас support үүссэн. Энд яасан? Хаш breakout хийсэн. Breakout support resistance гэсэн үг шүү дээ. Шал ханш байла. Шал ханшиг хэвдүүс яасан? Буцаад тааз болсон ба штэ. Энгийнээр бол. За дараагийнх нь болохоор Quasimodo, QMR, QMC, QML гэдэг давчилдаг. Quasimodo reversal хөдөлгөөн гэсэн үг юм бол. За ханш нэг lower хийсэн, higher хийсэн, lower low хийсэн. Ханш дараа нь яасан? Higher high хийсэн. Ингээд бид нар энэ зүүн мөрний юг хараад баруун мөрнөөс нь орж ирнэ л гэсэн үг. Тэ. Эсрэгээр бас мөн ялгааг. Ханш higher high, higher low, higher high гэсэн ханш lower low is. Тэгэхээр энэ бидний баруун цэг болчихоо. Quasimodo лингийн иймэрхүү. За Quasimodo continuation буюу давхар тренд лайнтай цуг хоршуулж confluence trading хийж ирэх гэсэн үг. За энэ болохоор confluence trading гэдэг болохоор яг тийм. Монголоор бол нэг давхар баталгаа л гэсэн үг. Тэг ойлгох хэрэгтэй. За хаашаас 1 точ, 2 точ. Энэ яаж вэ? Quasimodo өсөж штэ. Өмнөх энтэй адилхан. Энтэй адилхан. Lower хийсэн. Higher is lower low хийсэн. Тэгсэн мөртлөө ханш энэ дандаа нэг юу өсөх хэвтэй. Энэ line chart-аар хааж байгаа гэсэн үг шүү дээ. Line chart-аар харангуут энэ ингээд юу гэдэг engulfing candle-аар дэшиг ингэж higher high гэвэл өндөр магадaltaй гэсэн үг. За эсрэгээр тохиолдолт юм. Дараа нь би яг жишээн дээр тайлбарлана. За ингээд line chart-аараа ер нь бол 1-2 ингээд зооч чинь гэсэн үг байхгүй юу? Тэнгүүт чинь угаасаа ингээд дараагийнх нь 3 дахь точ нь нэг continuation үргэлжлэх хөдөлгөөнийг л харуулж ийн гэсэн үг. Яг жишээн дээр дараа харуулгууд илүү гоё тайлбарлах байх. Би жоохон муу тайлбарлаж хийж магадгүй. За QMM гэдэг нь болохоор Quasimodo manipulation гэж байгаа юм. За энэ болохоор хааш яаж ийн? Бид нар ийш ингээд энэ хаяыг эвдэнгүүд эндээс юу үсч гэж бодсон шүү дээ. Quasimodo үсч гэж бодсон шүү дээ. Тэгсэн хааш яасан? Сэтлэг гараад ирсэн. Сэтлэг гараад ирсэн бол буцаад энэ чинь нэг support becomes resistance болж ирэх гэсэн үг. Хаяада нэг иймэрхүү хөдөлгөөнүүдээс орж ирнэ. Яг continuation л явж ирнэ гэсэн үг.
Энийг яг QMM гэдэг байгаа. За энэс хааш яасан. Хайсан. Хаашин гэсэн. Энэ ловерлав хийсэн. Тэгмүүд энэ дээрээс яадیں۔ За баруун мөрөө наа гэж утсан. Тэгсэн яасан. Дээшгөө сэтлээ гадарсан. Сэтлээ гадарсан яасан. Resistance become support гэсэн л гэсэн үг. За хамгийн сүүлийн gap level-үүд. За энэ болохоор gap level-үүд нь яадаг вэ гэхээр одоо юм хоёр ингээд маруу босоо candle-ууд гарах хэвээр. Амар ингээд юу engulfing том double маруу. Энэ бол уналтын үед байна шүү дээ. Хааш буцаж өсч орж ирээд эндээс унах өндөр магталтай гэсэн үг. Том цаг дээр. Support үед адилгаагүй. Хаашин гэсэн буцаж дээшээ өсөж гарч ирээд унахтаа буцаад энэ дээрээ support аваад өснөө л гэсэн үг. За иймэрхүү 5 төрлийн gap level-үүд гэн MSNR буюу одоо Malaysian Support and Resistance-ийн ийм 5 жишээ байдаг бахнэ. За тэгээд анхаарал хандуулсанд баярлалаа. Би энэ презентацийн яг өөрийнхөө Telegram хуудсандаа хийж нэ. За баярлалаа.